Батэрдэн дараа би ийм л юм асууад байгаа юм л та тий. Яг энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудлыг ингээд яриад эхлэхээр энд тэр юу ороод ирлээ гэдэг шүү дээ. Халамжийн бодлого одоо энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гээд Абакир сайдын ажлын юунаас энд ороод ирчихэж байгаа хамаарх өрөөнөөс те бас бизнесийн зөвлөх үйлчлэгнүүдийн төвүүдийг өргөжүүлэх гээд за тэр үйлдвэр технологийн парк байгуулна гэдээ ороод ирэхээр энэ аж үйлдвэр үрдэс баялагын яам тэгэхээр чи энэ өөрөө тусдаа хуультай тийм ээ та мэдж байгаа шүү дээ үйлдвэр технологийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг тэр энэ яагаад энэ заавал татан оруулцуулаад ингээд хамаатуулаад оруулаад ирвэ л гэдэг Батэрдэн дээр хариулъя. Анх жидүү сан байгуулагдаад зорилго нь бол ерөөсөө түрүүн хэлсэн чинь ажлын байр нэмэгдүүлэх гэдэг л ийм зорилго агуулсан. Тэгэхээр яг одоо хэдийгээр хөдөө аж ахуйн яамны дэргэд байгаа ч гэсэн ажлын байр одоо нэмэгдүүлэх хүрээнд бүх л салбарыг дэмжих ерөөсөө л хүн ардын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих боломж хангая гэдэг чиглэлээр явцсан. Яг бүр одоо чинь хөдөө аж ахуйн тийм чиглэлээр идэх гэсэн бүр нэм тодорхой зүйл байхгүй байгаа. Тэгэхээр миний яриад байгаа нь ингэж байлгах юм уу? Эсвэл одоо яг тодорхой том хөтөлбөрүүдээ жил гаргаж яриад байгаа энэ том хөтөлбөрүүдээ эднийхээр дамжуулаад явуулах юм уу гэд. Тийм болохоор таны харж байгаа үнцг нь бол нөгөө янз ийшээ тийшээ хамаагүй өгөөд байгаа юм шиг эднэр хариуцлагагүй гаргаж яваад байгаа юм шиг бас болчиход байгаа юм л да. Гэтэл яг газар дээр үзэхэд бол сайдын чиглэл өгсөний дагуу эднэр зээл олгож байгаа. Тэгэхээр бид нар магадгүй тэр нөгөө дүрм журм одоо хуулиндаа бол бүр заагаад зөвхөн жижиг дунд үйлдвэрлэл бол